Энэ 7 хоног тэр чигтээ олон улс Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Азид хийж байгаа дипломат айлчлалаар амьсгалах шинжтэй нь өнөөдрийн байдлаар тэрээр айлчлалынхаа эхний үе шатыг дуусган Малайз улсаас Японд руу хөдөлсөн. Түүнийг Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болоод байгаа Такаичи Сане хүлээн авч уулзна. Цааш пүрэв гарагт Дональд Трамп бүгд найрамдах Солонгос улс дахь АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Дональд Трамп Ши Жинпин нарын 6 жилийн дараах анхны нүүр тулсан уулзалтыг хийх юм. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Аз дахь айлчлалаа Малайзаар эхлүүлэхдээ Таиланд, Камбож хоёр улсын энхийн тунхагт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. Энэ нь хоёр улс энэ оны ихээр маргаантай хил дээрх мөргөлдөөнийг зогсоох шийдвэр гаргасны дараах урт хугацааны их тайвныг бий болгоход чиглэсэн томоохон алхам болж байна. Гэрээний эхний шатанд Таиланд, Камбожийн хоригдлуудыг суллаж, Камбож зэвсэг хүчний бэлэн байдлаа сулруулах аж. Мөн бүс нутгийн ажиглагчид нөхцөл байдлыг хянан дахин мөргөлдөөн үүсэхгүй байхыг баталгаажуулах үүрэгтэй юм. Гарын үсэг зурах ёслолын үеэр олон хүн боломжгүй гэж бодож байсан зүйлийг хийж чадлаа хэмээн Дональд Трамп хэлсэн бол Камбож улсын ерөнхий сайд Хун Манет, Таиланд улсын ерөнхий сайд Анутин Чанвиракул энэхүү гэрээгээр урт хугацааны их тайвны суурийг тавьж байгаа түүхэн чухал өдөр дохиож байгаа болохыг хэлж байлаа. Энэхүү ёслол нь Дональд Трампын Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны Куала Лампурт болж байгаа жилийн дээд хэмжээний уулзалтын эхний арга хэмжээ байсан. Тэрээр цааш Япон улсын шинэхэн ерөнхий сайд Такаичи Сане, бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Ий Жэмён, мөн Хятад улсын дарга Ши Жинпинтэй уулзахаар аяллаа үргэлжлүүлэх юм. Энэ удаагийн тойрон айлчлал нь Дональд Трампын хувьд дотоодын улс төрийн хямрал, засгийн газрын хаалттай холбоотой маргаан донд олон улсын энхийн зуршлагчийн дүр төрхөө сэргээх томоохон боломж гэж ажиглагчид үзэж байна. Мөн энэхүү тойрон айлчлал нь Америк нэгдсэн улсыг Зүүн Өмнөд Азийн улс орнуудын холбоотой эдийн засгийн хувьд илүү бат бөх, гүн гүнзгий харилцаатай болоход чухал ач холбогдолтой байх юм. Зүүн Өмнөд Азийн улс орнуудын холбоо нь 680 сая хүн ам, 3.8 их найд ам долларын хамтарсан эдийн засагтай бүс нутаг бөгөөд Дональд Трамп анхны бүрэн эрхийнхээ хугацаанд энэхүү холбооны чуулганд зөвхөн нэг удаа оролцож байсан юм. Түүний Азад хийж байгаа айлчлалын бас нэгэн онцлог хэсэг нь энэ 7 хоногийн сүүлээр тохино. Тодорхойлбол 10 дугаар сарын 30-нд бүгд найрамдах Солонгос улсын Кёнжо хотод болох Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жинпинтэй уулзна гэж цагаан ордноос баталсан. Энэ нь Дональд Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойших хоёр талын анхны нүүр тулсан уулзалт болох юм. Энэ уулзалт өнгөрсөн сараас хойш яригдж байсан боловч энэ хооронд чамгүй их дуйлан шуугиан гараад байна. Тухайлбал энэ сарын ихэр Хятад улс газрын ховор элементийн экспортоо чангатгаж, ингэхдээ шинэ журам нь Америк нэгдсэн улсын компаниудыг ихэвчлэн онилсон байв. Хариуд нь Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт Хятад улс газрын ховор элементийн экспортоо хязгаарласан бодлогоос сулруулахгүй бол 11-р сараас эхлэн бараанд нь 100% нэмэлт тариф ноогдуулна гэж анхааруулсан юм. Мөн тухайн үед Ши Жинпинтэй хийх уулзалт нь зуслагдаж магадгүй тухай их сурвалжууд мэдээлж байсан. Харин эцэст нь хоёр улсын удирдагчдын уулзалт Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын үеэр болох нь тодорхой болжээ. Дональд Трамп Ши Жинпинээр энэ онд утсаар 3 удаа ярилцсан. Хамгийн сүүлд 9-р сард TikTok-ийн Америк нэгдсэн улс дахь үйл ажиллагааны асуудлыг хэлэлцэж байсан юм. Харин хамгийн сүүлд 2019 онд Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд нүүр тулсан уулзалтыг хийж байсан. Дональд Трампын хэлж байгаагаар Ши Жинпинтэй шууд ярилцах нь хоёр орны хоорондын удаан үргэлжилж байгаа татвар, худалдаа, фентанилийн хууль бус 8 зэрэг асуудлыг шийдэх хамгийн үр дүнтэй арга зам юм гэж үзэж байгааж. Америк нэгдсэн улс болон Хятад улс нь өнгөрсөн 5 дугаар сард байгуулсан төр худалдааны хэлэлцээрийг одоогийн байдлаар баримталж байгаа. Уг хэлэлцээрийг батлагдах хүртэл талуудын хоорондох тарифын хэмжээ 3 оронтой тоо руу ороод исэн юм. Дэлхийн газрын ховор элементүүдийн 80 гаруй хувийг боловсруулдаг Хятад улс автомашин, ухаалаг гар утас, батарей зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд ноёрхож байгаа нь Америкийн хувьд гол өрсөлдөөний асуудал болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл Америк Хятадын эсрэг өндөр тариф тогтоож болох ч гэлээ Хятад улс зүгээр хараад суухгүй, газрын ховор элементийн салбар дахь давуу байдлаа ашиглах боломжтой гэдгээч удаа дараа харуулж байгаа. Энэ нь өөрөө талууд дундын шийдэл болж аль тал нь харилцан буулт хийх ёстой нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Америк эцсийн төрийн тэргүүдийн худалдааны хэлэлцээрийн уулзалтын үеэр тавигдах хоёр гол асуулт байгаа. Нэг нь Хятад газрын ховор элементийн экспортын журмаа бууруулах уу? Нөгөө нь хариуд нь Америк улс тарифа бууруулах уу гэх асуулт. Тэгвэл уулзалтын бэлтгэл ажил болгож Дональд Трамп өнгөрсөн 7 хоногийн мигмар гарагт Австрали улсын ерөнхий сайд Антони Албанезитэй уулзаж 8.5 тэрбум $, үнийн дүнбүхий газрын ховор элементийн олборлолт нийлүүлэлтийн талаар хэлэлцээрийг байгуулсан байна.
Газрын ховор элементүүд нь хүүхдийн тоглоом, гар утас зэрэг бидний эргэн тойронд байгаа энгийн электрон хэрэгслүүдээс эхлээд цахилгаан хөдөлгөөр хагас дамжуулагч, сүнөөгч онгоц зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүний гол бүрэлдэхүүн хэсэг нь болдог юм а. Тиймээс Трампын засаг захиргаа эдгээр нөөцийг гадаад бодлогынхаа төв болгож Хятадаас хамаарлаа бууруулах, дэлхийн нийлүүлэлтийн сүлжийг бэхжүүлэх зорилгыг тавьсан гэдгийг хэлж байгаа юм а. Үүнийхээ хүрээнд Австрали болон Америкийн нэгдсэн улс хоёр талын хилэлцээрийн дагуу 8.5 тэрбум $, төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Америкийн нэгдсэн улс Австралийн ашигт малтмалын нөөцөд хандах эрхтэй болох бол Австрали Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын компаниудад тэрбум $, хэмжигдэхүйц хөрөнгө оруулах ажээ. Мөн хилэлцээрийн дагуу хоёр улс ойрын 6 сарын хугацаанд нийт 3 тэрбум $-ыг чухал эрдэсийн төслүүдэд хамтран оруулж нийтдээ 53 тэрбум $-ын үнд бүхий төсөл хэрэгжүүлэх зорилготой байна. Тухайлбал Америкийн нэгдсэн улс батлан хамгаалах яам Австралид жилд бүр 100 тонн галлиум олборлох, шинэ боловсруулах үйлдвэр барихад хөрөнгө оруулалт хийхээр болсон. Газрын ховор элементийн олборлуулалт нийлүүлэлтээс гадна хоёр улсын удирдагч өмнө нь Их Британтай хамт байгуулсан цөмийн шумбагч онгоцны AUKUS гэрээг өргөжүүлэхээр тохиролцсон гэдгээ дурдхан зүйтэй. Ерөнхийдөө Трампын хувьд ховор элементүүдэд нэвтрэх бодлого нь түүний гадаад бодлогын олон чиглэлтэй холбогдож байна. Өнгөрсөн сард Америкийн нэгдсэн улс Украинд ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэхэд зориулж 75 сая $-ыг хөрөнгө оруулалт хийхээр амласан бол өмнө нь Гренланд, Канадтай ашигт малтмалын олборлолтод хамтран ажиллах боломжтой талаараа хэлж байсан. Хятадын тухайд энэ сарын ихээр газрын ховор элементийн экспортод чангатгаж байгаагаа зарласан нь Трампын засаг захиргаанд таалагдаагүй. Үүнийгээ ч илэрхийлж Трамп Хятадын бараанд 100% тариф ногдуулж магадгүй талаараа хэлсэн зах зээл шок болж байсан юм а. Харин Австрали улстай хийсэн энэхүү газрын ховор элементийн хилэлцээрийн тухайд Америкийн нэгдсэн улс энэ салбарт Хятадаас хамаарлаа бууруулах гэсэн оролдлого гэдгийг цагаан орны эдийн засгийн зөвлөлийн дарга Кевин Хейстний мэдэгдэл болох Австрали бол дэлхийн эдийн засгийг Хятадын ховор элементэд баригдахаас хамгаалах гол түнш болох юм гэж тодорхойлсноос харж болно. Хилэлцээр зарлагдсаныхаа дараа Австралийн хөрөнгийн зах зээлд ховор элемент болон чухал металлын компаниудын хувьцаа огцон өссөн. Энэхүү Трампын Австралитай байгуулсан ховор элементийн хилэлцээр нь Америкийн нэгдсэн улсын стратегийн түүхийн эдийн хамаарлыг хөрвүүлжүүлэх, Хятадын нөлөөг сааруулах зорилготой гадаад бодлогын дараагийн томоохон алхам болж байна. Ерөнхийлөгч Дональд Трампын Аз дахь айлчлал, тариф, газрын элементүүдийн хэрэглэлцээрүүдийн ард Америкт дотоодд нь олон асуудал шийдэлгүй хэвээрээ байгаагийн нэг нь үндэсний ковардын дайчилгаа болж байна. Ялангуяа ардчилсан намын удирдлагатай хотууд руу үндэсний ковардын цэргүүдийг илгээх шийдвэр нэлээд шүүхийн маргаануудыг дагуулж байгаа. Одоогийн байдлаар Чикагогийн бүсэд цэргийн байршуулалт хориглогдсон хэвээр үндэсний ковардын 2000 гаруй цэрэг яах ийхэн тодорхойгүй байна. Талууд одоо дээд шүүхийн шийдвэрийг л хүлээж байгаа юм. 10 дугаар сарын 24-ний байдлаар Америкийн нэгдсэн улсын 9-р тойргийн давж заалдах шатны шүүх өмнөх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй танхимын шийдвэрийг төр дүтгэлзүүлж Дональд Трампын засаг захиргаа 200 орчим үндэсний ковардын цэргийг Портланд хот руу илгээхийг хязгаарлажээ. Шүүх эзэн шийдвэрийг гаргах хугацааг энэ мигмар гарагийн 17 цаг хүртэл сунгасан байна. Одоогийн байдлаар Портланд дахь холбооны шүүгч Карен Имергут энэ сарын ихээр 2 удаагийн төр хориг захирамж гаргаж, эхнийх нь Орегон мужийн ковардыг дуудаж дайчилахыг, хоёр дахь нь Калифорний цэргүүдийг ашиглан уг хоригийг тойрон гарахыг тус хориглоод байгаа юм. Даваа гарагт шүүхийн давж заалгах шатны танхим эхний захирамжийг түтгэлзүүлснээр Дональд Трамп Орегон мужийн 200 цэргийг захирах эрхтэй болсон ч хоёр дахь хориг хүчиндээ хэвээрээ байгаа тул бодисдоор байрлуулах боломжгүй байна. Хууль зүйн яамны зүгээс баасан гарагт шүүх хуралдаанд оролцох үедээ хоёр дахь хоригийн үндэслэл анхны шийдвэртээ ижил тул нэн даруй хүчингүй болгох ёстой гэж шаардсан бол Орегоны талаас хоёр захирамжийн утга өөр тул шүүх эцсийн шийдвэр гаргахыг хүлээх ёстой гэж маргаж байгаа юм. Вашингтоны тухайд холбооны шүүгч Якоб 10 дугаар сарын 24-нд хотын ерөнхий прокурор Брайан Швабын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцсэн. Тэрээр 2000 гаруй үндэсний ковардын цэргийг татах шийдвэрийг гаргах хүсэл гаргасан боловч шүүх хурал дээр эцсийн шийдвэр гарсангүй. Дональд Трамп 8 дугаар сард Вашингтон хотод гэмт хэрэгтэй холбоотой онц байдал зарласан бөгөөд үүний дараагаар 8 муж болон нийслэлийн 2300 гаруй цэрэг тус бүрийн командлалд ор байршуулагдсан юм а. Гэсэн ч хууль зүйн яамны тоо баримтаар тус хоттой хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн 30 жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа юм байна. Дональд Трампын зарласан онц байдлын хугацаа 9-р сард дууссан ч одоо хүртэл 2200 гаруй цэрэг нийслэлд байрлаж байгаа юм. Удах нэг асуудал нь баруун Виржиний муж Вашингтон руу 300-аас 400 ковардын цэргүүдийг илгээсэн нь маргаан дагуулж байна. West Virginia Citizen Action Group хэмээх иргэний нийгмийн байгууллага мужийн амбан захирагч Патрик Моррисыг эрх мэдлээ хэтрүүлсэн гэж шүүхэд өгöd байгаа. Тэдний үзэж байгаагаар мужийн хуулиар амбан захирагч үндэсний ковардыг зөвхөн байгалийн гамшиг өөр мужийн албан ёсны тусламжийн хүсэл гаргасан тохиолдолд гадагш байрлуулж болох аж.
Шүүгч Ричард Линсей маргааныг эх 11-р сарын 3-нд үргэлжлүүлэхээр хойшлуулсан байна. Чикаго хотын тухайд холбооны шүүгч April Perry энэ 7 хоногийн 5 гарагт үндэсний гвардийн байршуултыг түр хориглож, хэргийн эцсийн шийдвэр гарах эсвэл Америк нэгдсэн улсын дээд шүүх оролцох хүртэл уг шийдвэрийг хүчинтэй байлгахаар тогтсон байна. Холбооны өмгөөлөгчид уг хоригийг сонгох тухайд санал нэгдсэн боловч үүнтэй зэрэгцсэн цэргийг байршуулах зөвшөөрөл авах зорилгоор дээд шүүхэд яаралтай хүсэлт гаргах гэж байгаа гэсэн. Харин Иллинойс мужи болон Чикагогийн өмгөөлөгчид хоригийг хэвээр үлдээхийг хүсэж байгаа юм. Ийхүү Дональд Трампын цацгаргааны зүгээс үндэсний гвардийг ашиглан эмх журмыг сахиулах оролдлого нь улс орон даяар хууль эрх зүйн маргаан эрх мэдлийн зөрчилдөөн улс төрийн хурцдмал байдлыг бий болгож байна. За он гарснаас хойш 2026 оны завсрын сонгуулиас нааш яг энэ хугацаанд Америк нэгдсэн улсад болж байгаа хамгийн анхаарал татсан сонгуулийн нэг Нью-Йорк хотын даргын сонгуул байгаа. Яг одоо сонгуулийн санал хураалт болж байна. Ардчилсан намын нэр дэвшигч Зохран Мамданы урьдчилсан байдлаар нэгээр жирсэж байгаа. Сонгуульд түүнээс гадна бүгд найрамдах намын нэр дэвшигч Curtis Sliwa, мөн Нью-Йоркийн хуучин аман зарагч асан Andrew Cuomo нар биедан нэр дэвшиж байгаа лээ. Нью-Йорк хотын захирагчийн сонгуулийн санал хураалт бэм гарагт нэгдсэн. Санал хураалтаар сонгогчид ардчилсан намын нэр дэвшигч Зохран Мамданы, бүгд найрамдах намын нэр дэвшигч Curtis Sliwa, мөн Нью-Йоркийн хуучин захирагч ардчилсан гаралтай боловч биедагч нэрээр өрсөлдөж байгаа Andrew Cuomo нарын дундаас сонголт хийнэ. Одоогийн захирагч Eric Adams нэр дэвшигчдийн жагсаалтанд байгаа боловч өнгөрсөн сард өрсөлдөөнөөс гарч Andrew Cuomo-г дэмжихээ илэрхийлсэн юм. Нэр дэвшигчид энэ сард 2 ч удаа мэтгэлцэн өрнүүлснээс 10 дугаар сарын 22-ны мэтгэлцэн олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Уг мэтгэлцээний үеэр нэр дэвшигчид үндэсний гвардийн дайчилгааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм а. Би ерөнхийлөгчд та энэ удаа хязгаараа хэтэрхий давлаа гэж хэлмээр байна. Арай л хэтэрч байна. Хэрвээ үндэсний гвардийг буцаахгүй бол би Нью-Йорк хотын цагдаа нарыг оролцуулж тэднийг зогсоохоос өөр аргагүй болно. Учир нь энэ бол холбооны биш Нью-Йорк хотын асуудал. Манай хотын нутаг дэвсгэр шүү дээ. Энэ бол тэдний мэдлийн газар биш. Холбооны албаныхан хотын дотоод хэрэгт дур мэдэн оролцох хэсэг. Цагаачлал, гайлын алба, хуулийг үл томсорлож, ард иргэдийн амьдралыг анхаарах сэтгэлгүй, хариуцлагагүй байгууллага. Тэд хэнийг баривчлах, хэнийг хөөж гарах талаар шийдэхдээ хүнлэг ёс, шудраг байдлыг огт харгалздаггүй. Тиймээс бид хотууд холбооны засгийн газрын мэдлийн цэргийн байгууллагуудтай хамтран ажилладаг байдлыг зогсоох ёстой. Мэр Адамсын үед энэ хамтын ажиллагаа улам өргөжөж, Нью-Йорк хотын иргэд итгэл алдархад хүрсэн. Хотын аюулгүй байдлыг хамгаалж болно. Гэхдээ иргэдийн эрхийг зөрчин байж биш. Иймэрхүү хэрэгт холбооны засгийн газар оролцох ёсгүй байсан. Орон нутгийн цагдаа, хотын удирдлагууд, холбооны байгууллагуудын хооронд ямар ч уялдаа холбоо байхгүй. Энэ бол Нью-Йорк хотын цагдаа нарын мэдлийн тэдний шийдэх ёстой асуудал. Гэхдээ бид холбооны хууль сахиулагчид халдлагад өртөж байгаа явдлыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ байдал удаан үргэлжилбэл дэг журамгүй, эмх замбраагүй байдал үүсч анархизм руу хөтлөнө. Хууль ёс дэг журмыг хэрхэвч орхиж болохгүй юм. Мөн нэг юмыг нэмж хэлэхэд Трампыг дийлэх гэж оролдох нь утгагүй. Тэр бүгдийг хянаж хүзрийг өөрийн талд эргүүлж чаддаг хүн. Тэр аль хэдийнэ эрүүл мэнд, хүнсний тэтгэмжийн холбооны санхүүжилтийг тансан байгаа. Хэрвээ хот гэнэт холбооны засгийн газартай сөргөлдөх байр суурьтай болбол эцэст нь манай иргэд л хохирно. Нью-Йорк хотын сонгуультай зэрэгцсэн хөрш Нью-Жерси мужид захирагчийн сонгуулийн урьдчилсан санал хураалт явагдаж байна. Энэхүү сонгуул бүгд найрамдах намаас Jack Ciattarelli, ардчилсан намаас Mickey Sherrill нар өрсөлдөж байгаа юм. Эдгээр мужийн энэ удаагийн сонгуулиуд нь 2026 оны завсрын сонгуулийн өмнөх улс төрийн уур амьсгал, бүгд найрамдах болон ардчилсан намынхны байр суурийг тодорхойлох гол үзүүлэлт болохоор байна. Дэлхийн хамгийн том эдийн засгийн улс болох Америк нэгдсэн улсын эдийн засаг хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх гэж байна. Тэгэхээр өнгөрсөн 9-р сарын байдлаар инфляц 3%-тай гарсан. Энэ нөрөө 1-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт байгаа. Гэхдээ инфляц ингэж өсөж байгаа ч гэсэн холбооны нөөцийн сан мөнгөний бодлого чангадах магадлал тиймч өндөр биш гэж хэлж болно. Учир нь яг одоо засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн зогссон байгаатай холбогдуулан зах зээлийн эргэлтийг дэмжих шаардлага үүсээд байгаа. Тунгаацахгүй холбооны нөөцийн сан хүүгээ бууруулах хэсэг талаар хэлцэх юм. Инфляцийн түвшин 3%-тай гарсан өнгөрсөн оны мөн үеийнхээс хэрэглээний үн өссөн байгааг харуулж байгаа юм а.
Уг үзүүлэлт 8 дугаар сард 2.9%-тай гарч байсан. Төв банкны зүгээс үнийн доктортой байдлыг хангахын тулд хүүг өсгөж, эдийн засгийг дэмжих шаардлагатай үед хүүг бууруулдаг. Гэвч одоогоор Америкийн нэгдсэн улсын эдийн засаг хоёр тулгамдсан асуудалтай байгаагийн эхнийх нь ажлын байрны өсөлт саарсан, нөгөө нь үнийн өсөлт 2% зорилтоос давсан хэвээр байгаа тухай юм а. 9-р сарын тайлан мэдээнд бараг бүх ангиллын бүтээгдэхүүний үн өссөн байна. Хүнсний бүтээгдэхүүн өнгөрсөн жилээс 2.7%-аар өсөж, өхөр хоньны мах 14%-аар өсөж, зөвхөн 9-р сард 1.2%-аар нэмэгдсэн байгаа юм. Мөн кофений үн өнгөрсөн жилээс 19%-аар өссөн байна. Шатхууны үн хамгийн том нөлөө үзүүлж сарын дотор 4.1%-аар өсжээ. Харин орон сууцны үнийн өсөлт саарсан байна. Түрээсийн үн жилийн дүнгээр 3.5%-аар өссөн бол энэ нь 8 дугаар сарын түвшинтэй ижил байгаа юм. Орон сууцны түрээсийн индекс буюу байр эзэмшигчдийн орон сууцны зардлыг тооцдог үзүүлэлт жилийн дүнгээр 3.8%-аар өссөн ч сарын дүнгээр 0.1%-аар нэмэгдсэн байгаа нь 2021 оны 1-р сараас хойш хамгийн бага өсөлт болсон гэж хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ. Ийхүү Америкийн нэгдсэн улсын инфляц холбооны нөөцийн сангийн зорилт төвшнөөс дээш байгаа ч гэлээ харьцангуй доктортой хяналттай өсөж байгааг эдийн засагчид хэлж байна. 10-р сарын 1-ээс эхлэн Америкийн нэгдсэн улсын засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн хаагдсны улмаас хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл цуглуулах нийтлэх ажил бүрэн зогссон байна. Хөдөлмөрийн статистикийн газар 9-р сарын ажлын байрны тайланг гаргаагүй, энэ сард ямар ч мэдээлэл цуглуулаагүй гэсэн. Ажилгүйдлийн түвшин болон шинэ ажлын байрны тоо ийхүү тодорхойгүй болоод байна. Америкийн нэгдсэн улсын засгийн газрын төр зогсолт нь эдийн засгийн болон нийгмийн гол үзүүлэлтүүдийн мэдээллийг цуглуулах нийтлэх ажлыг гацааж, бодит нөхцөл байдлыг тодорхойлох боломжийг төр хугацаанд хаагаад байна. Компанийн хувьд засгийн газрын ажлын байрны тайлан зэрэг найдвартай статистикийг ашиглан цалин тогтоох, ажилд авах, үн болон хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргадаг бол хөрөнгө оруулагчид эдгээр том мэдээллийг анхааралтай ажиглаж хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг тодорхойлдог. Мөн бодлого тодорхойлагчид хамгийн бага цалингийн доод хэмжээг тогтоох, хүнсний тусламж зэрэг нийгмийн халамжийн түвшинг өсгөхөд эдгээр мэдээлэл тулгуурладаг байна. Гэвч 10 дугаар сарын 1-ээс эхлэн төр зогсолтоос хойш хэд хэдэн гол агентлагууд мэдээлэл цуглуулах болон нийтлэхээ зогсоожээ. Тухайлбал хөдөлмөрийн статистикийн давчгаа 9-р сарын ажлын байрны тайланг гаргаагүй, энэ сар дахь мэдээлэлч гэсэн бүрэн тасалдсан байгаа талаар мэдээлж байна. Иймээс ажлын байр хэр зэрэг нэмэгдэж байна, ажилгүйд л хэдэн хувьтай байна гэдгийг мэдэх боломжгүй болжээ. Хөдөө аж ахуйн салбарт хүнс хөдөө аж ахуйн яамны 7 хоног тутмын экспортын борлуулалт өдөр тутмын худалдааны мэдээ, мөн хөдөө аж ахуйн хангамж эрэлтийн тайлангууд гарч чадаагүй байна. Ингэснээр фермерүүд болон түүхийн эдийн арилжаа эрхлэгчид ургац хураалтын оргил үеэр бараг ямар ч мэдээлэлгүй болоод байгаа юм. Хүн ам зүйн мэдээлэл ч ихсэн зогссон байна. Америкийн нэгдсэн улсын хүн ам, орон сууц, орлогын чиг хандлагыг харуулдаг микро мэдээллийн багц 10 дугаар сарын 16-нд нийтлэгдэх ёстой байсан ч одоогоор хойшлогдоод байгаа юм. Энэхүү мэдээлэл нь жижиг бүс нутгуудын эдийн засаг, орон сууц, эрүүл мэнд, цагаачдын амжиргааг судлахад хамгийн гол нээлттэй их сурвалжийн нэг юм. Сая дурдсан мэдээллүүдээс гадна бүр мөсөн хаягдсан зарим төрлийн мэдээллүүд ч байна. Үүнд хоол хүнсний хомсдол, цагуурын гамшигын статистикийг дурдж болно. Харин зарим мэдээлэл бодлогын чухал ач холбогдолтой гэдгээс шалтгаалan орхигдоогүй байгаа. Тухайлбал өнгөрсөн баасан гарагт хөдөлмөрийн яам инфляцийг харуулдаг хэрэглээний үнийн индексийг нийтэлж 9-р сарын инфляцийг 3% гэж тогтоосон. Гэхдээ 10 дугаар сарын мэдээлэл огт цуглуулагдаагүй байгаа бөгөөд хэрвээ засгийн газрын үйл ажиллагаа зогссон хിവэрэ байвал эх 7 хоногт гарах ёстой дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн тайланж гэсэн цуслагдаж болзошгүй байгаа юм а. Үндсэндээ Америкийн нэгдсэн улс яг одоо мэдээллийн орон зай нь харанхуй, бодит тоо баримтгүй тодорхойгүй байгаа юм. Энэ нь эдийн засгийн бодлого боловсруулах, зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох, нийгмийн халамжийн шийдвэр гаргах гээд бүхий л төвшөнд нөлөө үзүүлж байгаа юм а. Дохиол тогтоогч нар төсвийн асуудлаар шийдэл хүрч чадахгүй байгаатай зэрэгцэн Америкийн нэгдсэн улсын өрийн хэмжээ 38 их найд $10 давсан гэх мэдээлэл гараад байна. Конгрессийн төсвийн албаны тооцооллоор өрийн хэмжээ 2047 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 200% хүрч болзошгүй байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын сангийн яам улсын гур 38 их найд 19 тэрбум 813 сая $д хүрснийг мэдээллээ. Энэ нь тус улсын хүн бүрт дунджаар $111,000 үр ноогдож байгаа гэсэн үг юм. Энэхүү төвшин өнгөрсөн 8 дугаар сарын дунд үеэр 37 их найдыг давснаас хойш ердөө 2 сарын дараа бүртгэгдэж байгаа юм. Өнгөрсөн 2024 оны 11 дугаар сард 36 их найд, түүнээс 4 сарын өмнө 35 их найд байсан. Ийхүү сангийн сахилга бад мууцантай холбоотойгоор Moody's агентлаг 5 дугаар сард Америкийн нэгдсэн улсын зээлийн үнэлгээг 3A түвшнөөс AA1 болгон бууруулсан.
Үүнд их хэмжээний төсвийн алдагдал болон өсөж байгаа хүүгийн зардлыг бууруулах бодлого хангалтгүй байна гэсэн шалтгаануудыг дурдж байсан. Үүнээс өмнө Fitch 2023 онд S&P 2011 онд тус ижил шалтгаанаар Америк нэгдсэн улсын үнэлгээг бууруулж байсан. Эдийн засгийн донд Америк нэгдсэн улс хэдий хэмжээний үрийг хямрал үүсэхгүйгээр даах боломжтой талаар санал зөрүүлтэн байдаг ч одоогийн өсөлтийн чиг хандлага доктортой бус гэдэг дээр санал нэгдэж байна. Penn Wharton төсвийн загварын хүрээлэнгийн судалгаагаар хөрөнгийн зах зээл Америк нэгдсэн улсын үрийг дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 200%-аас давбал төсвөрлөхгүй хэмээн дүгнсэн байдаг. Харин Конгрессийн төсвийн албаны урьдчилсан тооцоололоор энэ түвшинд 2047 он хэд хүрнэ гэж үзсэн байна. Үүнд ерөнхийлөгч Дональд Трампын One Big Beautiful Bill Act хуулиар баталсан өргөн цар хүрээтэй татварын бууруултууд гол нөлөө үзүүлнэ гэж дурджээ. Ийхүү Америк нэгдсэн улсын өрийн түвшин түүхэндээ анх удаа 38 их найд $10 давж дэлхийн санхүүгийн доктортой байдалд урт хугацааны эрсдэл авчирч болзошгүй байна. Америк нэгдсэн улсын технологийн салбарт өнгөрсөн 7 хоногт онцлог мэдээллүүд ариун байлаа. Тэгэхээр эхний мэдээлэл Microsoft компанитай холбоотой байна. Microsoft компани энэ намрын хиймэл оюуны шинжилгүүдэд танилцуулсан байна. Тэдний хиймэл оюунд суурилсан Copilot туслах нь хэрэглэгчийн буруу мэдээллийг анхааруулах, төр санах ой, групп чат зэрэг функцүүдтэй болсон байгаа юм. 2019 онд OpenAI $1 тэрбум хөрөнгө оруулалтыг хийж байсан энэхүү компани хиймэл оюуны технологиор тэргүүлэгчдийн нэгт тооцогдоллоо. Тус компани үнэн хэрэглэгчдийн сайн мэдих клипи туслах шинэ өнгө төрхтөөгөр Miko нэртэйгээр эргээрлээ. Miko гэдэг нь Microsoft Copilot гэх үгний товчлол юм а. Хэрэглэгч Hey Copilot гэж дуудахад Miko идэвхжиж тухайн хэрэглэгчийн асуусан асуултанд хариулах юм. Miko-г ашиглах эсхийг хэрэглэгч өөрөө сонгоно. Мөн 32 хүртэлх хэрэглэгчийг багтаах боломжтой групп чат үүсгдэг болжээ. Copilot энэхүү групп чат дээрх яриа санааг нэгтгэж төслийг илүү үр бүтээмжтэй байлгахад туслах юм. Компани зүгээс уг функцийнхээ онцлогийг хэмэл оюуныг ганцаараа биш хамтдаа ашигладаг боллоо гэж мэдэгдэв. Дараагийн танилцуулсан зүйл нь хэрэглэгчийг төрөгдүүлсэн мэдээлэлээс зайлсхийхтэй холбоотой. Хэмэл оюунтай харилцаж байх үед худлаа ярьсан ч бай, зөвч ярьсан бай тухайн хүнийхээ яриаг дэмжих хандлагатай байдаг. Харин Copilot одооноос эхлэн ташаа мэдээллийг өөгшүүлэх бус баримтанд тулгуурлан тайлбарлах чадвартай болжээ. Энэ бол хэмэл оюуны хий үзэгдэл гэх зүйлээс хамгаалж байгаа Microsoft-ийн шинэ стратеги юм а. Үүнээс гадна Copilot хэмэл оюун туслах төр санах ойтой болжээ. Та Copilot-д ямар нэгэн даалгавар өгөхөд түүнийг биелүүлэх хугацаанд төр санах ойн ажиллах юм. Үүний дараачаар мэдээлэлээ устгах боломжтой байна. Ийхүү Microsoft-ийн танилцуулгаар 9-10 дугаар сарын технологийн томоохон компаниудын бүтээгдэхүүн танилцуулга арга хэмжээнүүд өндөрлөж байна. Тус компани 2019 онд OpenAI $1 тэрбум хөрөнгө оруулалт хийж хамгийн ойрын хамтрагч нь болсон билээ. Үүнээс 3 жилийн дараа ChatGPT-гийн нээлтээс хойш дахин $10 тэрбум хөрөнгө оруулж тэдний хамгийн сүүлийн хэмэл оюуны загварыг өөрсдийн бүтээгдэхүүнүүд дээрээ цаг алдалгүй нэвтрүүлэх болсон юм. Гэхдээ тус компани өөрсдийн LLM буюу хэлний том загвараа хөгжүүлэхээ орхиогүй. Тэд хэмэл оюун хөгжүүлэгч Inflection AI стартапыг багаар нөдөлд авч хүчээ зузаатаад байгаа лээ. Хайлтын системийн гигант компани болох Google компани квант тооцооллын салбарт томоохон амжилтыг гаргаж чадсан байна. Тодорхойлох юм бол тэд дэлхийн хамгийн хүчирхэг супер компьютероос 13,000 дахин хурдан тооцоолыг практик туршиж чадсан байгаа юм. Ингэснээр квант компьютерийг хэрэглээнд нэвтрүүлэх цаг нэг алхмаар ойртчихно. Өнгөрөх 12 дугаар сард Google квант тооцооллын хамгийн төвөгтэй асуудлуудын нэг болох алдааны алгоритмыг шийдэж чадсанаа зарласан билээ. Тэд үүний зэрэгцээ Willow нэртэй анхны квант чипээ танилцуулж байсан юм. Харин энэ удаад үүнийг практикт амжилттай туршиж хамгийн хүчирхэг суперкомпьютероос 13,000 дахин хурдан тооцоолол хийж чадсан нь энэ юм а. Энэхүү шинжилгээ ухааны томоохон нээлтийн ачаар эм үйлдвэрлэл, материал судлал томоохон ахиц дэвшил гарах боломжтой гэдгийг онцлов. Уг нээлтийг илүү сайн ойлгохын тулд жишээн дээр тайлбарлая. Та далайн оролж ивсэн хөлөг онгоцыг хайж өгнө гэж төсөөлөд үз. Одоогийн хайх радарын технологийн тусламжтайгаар та онгоцны бүдэг дүрсийг л харах боломжтой. Харин Google-ийн шинэ квант технологи онгоцыг тод харуулаа зогсохгүй хөлгийн нэрийг хүртэл унших чадвартай гэсэн үг. Willow яг ийм төвшний наривчлалыг тооцоолох чадвартай. Харин алгоритмын наривчлалын тухай тус компани квант лаборатори Nature сэтгүүлдээр нэгэн өгүүлэл нийтэлжээ. Үүнд out of the order time correlator гэх нэртэй алгоритмыг анх удаа квант баталгаажуулах байдлаар ажиллуулж чадсан гэдгээ зарлжээ.
Квант баталгаажилт гэдэг нь тухайн үр дүн өөр нэг квант компьютер дээр дахин ажилуулахад ижил хариу гарах боломжтойг хэлж байгаа юм. Сонирхуулахад Google-ийн квант лабораторийн үүсгэн байгуулагчид энэ жил физикийн Нобелийн шагналын эзэд болсон билээ. Мөн энэ жил квант механикийн салбарын 100 жилээ төхөж байна. OpenAI компани хэмэл оюун суурилсан Atlas нэртэй веб бүтэц өнгөрсөн 7 хоногт хэрэглээнд нэвтэрсэн. Ингэснээр хэрэглэгчид ChatGPT-гийн веб хуудас руу хандахгүйгээр шууд веб хөтөч дээрээс ашиглах боломжтой болж байгаа. Хэмэл оюуны дэсрэлтийн нөлөөгөөр 20 гаруй жил нам гүн байсан веб хөтчийн зах зээл ийхүү хөдөлж эхэллээ гэж шинжээчид дүгнэж байна. Хэмэл оюунд суурилсан веб хөтөч гэдэг нь уламжлалт веб хөтчүүдтэй харьцуулахад хэрэглэгчийнхаа цагийг хэмнэх, илүү цэгцтэй ажиллах, бүтээмжээ нэмэгдүүлэхэд туслах юм. OpenAI компани шинээр танилцуулсан Atlas нэртэй веб хөтөч рүү нэвтрэх үед баруун дээд буланд нь ChatGPT-г дуудаж ажилуулах товч харагдана. Түүн дээр дарснаар тухайн нээлттэй веб хуудасны мэдээлэл дээр шууд хэмэл оюуныг ашиглах боломжтой болж байгаа юм. Жишээ нь урт нийтлэл болон мэдээг хураангуулах, урт бичлэгний агуулгыг товчлох гэх мэт цагаан эмнэх үйлдэлүүдийг хийх боломжтой. Үүнээс гадна таны хайж байгаа судалгаа нийтлэлийг шууд Google Docs-ийн форматаар хөрвүүлэх чадвартай. Мөн хэмэл оюунд суурилсан агентийн тусламжтайгаар тасалбар захиалах, цаг товлох, имэйлээ зэгслүүлэх боломжтой. Одоогийн байдлаар зөвхөн macOS-ийн хэрэглэгчид үн төлбөргүй ашиглаж болно. OpenAI хэмэл оюунд суурилсан веб хөтчөө зарласны дараачаар Google-ийн толгой компани Alphabet-ийн хувьцаа 2% унаж $100 тэрбум зах зээлийн үнэлгээгээ алдсан юм. Энэ нь тус компани веб хөтчийн зах зээлийн хамгийн их хувийг эзэлдэгтэй холбоотой. Веб хөтчийн зах зээлийн 71%-ийг Google-ийн Chrome эзэлдэг бол Apple-ийн Safari 13.9, Microsoft-ийн Edge 4.6, Firefox 2.1%-ийг эзэлдэг байна. Харин ChatGPT-гийн тесрэлтийн дараачаар хэмэл оюунд суурилсан веб хөтөч хэрэглээнд нэвтэрч эхэллээ. Хэмэл оюунд суурилсан хайлтын системийг хөгжүүлэгч Perplexity гэхэд Comet нэртэй өөрсдийн хөтчөө зах зээлд нэвтрүүлээд байгаа лээ. Крипто салбар технологийн дэвшлийг нэвтрүүлсэн замун дэлхийн хамгийн том крипто биржүүдийн нэгэ гэгддэг Binance биржийн үүсгэн байгуулагч Changpeng Zhao Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын өршөөлөөр суллагдах талаар ийм мэдээлэл гарсан байна. За энэ талаар цагаан ордноос өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн. Энэ нөрөө ерөнхийлөгч Дональд Трамп Америк нэгдсэн улсын өмнөх ерөнхийлөгч нартай харьцуулахад крипто салбарт илүү уян хатан байр суурь баримталж байгааг харуулсан үйл явдал болж байгаа юм. Крипто салбарт CZ хэмээн алдарсан тэр бомтон Zhao 2023 онд Binance компани мөнгө угаахтай тэмцэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч $4.3 тэрбум торгуулт өссөний дараа гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлт өгч байсан юм. Үүний дараачаар түүнд шүүхээс 4 сарын хорих ял оноож байсан юм. Тэрээр хэд хэд удаа Трампын засаг захиргаанд өршөөл үзүүлэх талаар хүссний эцэст энэхүү шийдвэр гарчээ. Уг шийдвэр Binance компанийг Америк нэгдсэн улсын зах зээлд дахин үйл ажиллагаагаа сэргээхэд тустай алхам боллоо гэж хэлж болно. Тус бирж олон жил үргэлжилсэн мөрдөн шалгалтын явцанд гэмтвүлэглүүдийг өөрийн платформ дээр чөлөөтэй арилжаа хийхийг зөвшөөрсөн гэж буруутгагдсан бөгөөд энэ нь бага насны хүүхдийн бэлгийн мүлжлэг, мансууруулах бодисын 8, терроризмын санхүүжүүлэлт зэрэг үйл ажиллагаанд холбогдож байсан юм а. Жо Байдны засаг захиргааны үед крипто салбарт хатуу чанга дүрм журмыг баримталж байсан бол Трампын бүрэн эрхийн хугацаанд тус салбарыг дэмжсэн үйл ажиллагаанууд авч хэрэгжүүлсээр байна. Мөн Дональд Трамп өөрөө крипто тэр бомтон болжээ. Түүний өөрийн болон гэр бүлийн эзэмшдэг крипто төслүүдийн нийт үнэлгээ $5 тэрбум давсан байна. Ерөнхийлөгч Дональд Трампын энэхүү шийдвэрийг хөдөлмөрийн сайд асан Роберт Райх энэ бол Трампын мөнгө төлөөд өршөөл ав хэмээх схемийн хамгийн сүүлийн жишээ гэж шүүмжилсэн байна. Харин ерөнхийлөгч Дональд Трамп CNN-д өгсөн ярилцлагада тэрээр гэмт хэрэг хийгээгүй. Байдны засаг захиргаа түүнд хит хатуу хандсан. Тиймээс би олон сайн хүмүүсийн хүсэлтийн дагуу уучлал үзүүлсэн гэжээ. CZ өршөөл үзүүлсэн талаарх мэдээлэл цацагсны дараачаар Binance-тай холбоотой төслүүдийн крипто валютын үн өссөн ч нийт зах зээлд төдийлөн нөлөөсөнгүй. Технологийн салбарын дараагийн онцлог мэдээг хүргэх гэж байна. За тэгэхээр Amazon компани 600,000 гаруй ажлын байрыг роботоор орлуулахар болсон гэдгээ зарлалаа. Энэ дэлхийд даяар нийт 1.2 сая ажилтнтай тус компани ажиллах хүчний тэн хагастай тэнцэх хэмжээ байгаа. Ингэснээр эх 2 жилд нийтдээ 12.6 тэрбум $ыг хэмнэнэ гэж компани зүгээс тооцоолж байгаа юм байна. Онлайн худалдааны хамгийн том платформуудын нэг болох Amazon-ы агуулгад одоогийн байдлаар 1 саяас дээш робот ажиллаж байна. Энэ нь 2018 оноос хойш 3 дахин өссөн тоо юм. Үүнийг нь технологийн салбарт Amazon-ы айрам гэж очилдог.
Нөгөө талаасаа тус компани Америкийн нэгдсэн улсын 2 дахь хамгийн том ажил олгогч юм. Жил бүр мянган хүнийг тэд агуулгах хүргэлтийнхаа үйлчилгээнд ажилд авдаг. Харин тэд сүүлийн жилүүдэд хүн биш роботыг ажилд авах болсон нь энэ юм а. Роботын хэрэглээг дэмжснээр тус компани 2027 он гэхэд 160 мянган хүнийг шинээр ажилд авахаас зайлсхийх боломжтой гэж тооцоолжээ. Ингэснээр хүргэлт бүр дээр 30 цент хэмнэж нийтдээ 12.6 тэрбум долларын зардлыг танах боломжтой гэнэ. Цаашлаад 2033 он гэхэд 600 мянган ажлын байрыг роботоор орлуулах боломжтой гэж тооцоолжээ. Ингээхийн тулд тус компани логистикийн сүлжээний нийт ажиллагааны 75% нь автоматжих шаардлагатай юм. Сонирхолтой нь Amazon-ы дотоод бичиг баримтад энэхүү шилжилтийнхаа талаар бичигтэй хэмэл оюун робот гэх үгийг ашиглахыг зайлсхийжээ. Үүний оронд дэвшилтэт технологиор ажлын байрыг орлуулна гэсэн үгийн сонголтыг ашигласан байна. Америкийн нэгдсэн улсын эргэн тойронд болж байгаа онцлог үйл явдлуудаас та бүхэнд томилон мэдээллээ. Эх 7 хоногийн энэ өдөр Америкт энэ 7 хоног тэмдэглэлгээрээ иргэн олцголно.